За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 3 чухал замын асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдвэр гараад байна. Нэгдүгээрт нь Улаанбаатар дарахны 220 км хатуу учиртай автозамын өнөөдрийн нөхцөл байдлыг та бүхэн мэдж байгаа. Энэ 4-р зэргийн замаар 1-р зэргийн ачаал явж байгаа. Дээрээс нь тэнд 9 хар цагийн судалгаа байдаг. Үргэлж осол аваар гардаг. Мэдээж ачаалтаа таарсан зам байхгүй учраас энд маш их тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдаг. Дээрээс нь одоо тээврийн хэрэгсэл эзэмшигчд маань тээврийн хэрэгслээр зорчигчд маань их тав тухгүй зорчиж байгаа. Тиймийн тулд бид нэр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр улсын төсөвт нэгч төрөний дарамт үзүүлэхгүйгээр шийдвэрлүүлээд байна. Хоёрдугаарт нь бид бүхэн баруун урт бичигтийн замыг бас шийдвэрлээд байна. Зүүн хязгаарт бол биднэрт бас зам хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт нь тэнд 74 уурхаагийн 34 нь ашиглалтын лицензтэй. Одоо ашиглагдж байгаа 7 уурхаа байгаа. Тэгэд бид нэр замаа бариад өгч юм бол энэ уурхаануудын ашиглалт нь ихсэж бид нэр одоо улсын төсөв төлөх хөрөнгө маань нэмэгдэж бас Монгол улсад ажил аян байр ихээр хангагдах юм аа. 3-р зам нь бол 5-7 гашуун сухатын замыг та нар мэдж байгаа. Бид бүхний гол одоо нүүрс тээвэрлж байгаа гол зам тэнд хатуу учиртай зам байгаа боловч өнөөдрийн ачааллыг даахгүйгээс маш их эвдэрсэн тэрийг бид нэр засварлахаар байж байна. Ажил эхэлж байгаа боловч одоо үнэхээр тэр ачаалтанд таарсан хүнд даацын зам барья гэдэг шийдвэр өнөөдөр гаргуулад байна. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсад их сайхан одоо зам бүтээн байгуулалт дээрээс нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан ард иргэдийнхээ эрүүл ахуй, эрүүл мэндийг бодсон одоо ашиг орлого нэмэгдүүлсэн ийм шийдвэр болж байгаад баяртай байна.